Сүүн шүд унах хугацаанаас өмнө авахдах шалтгаанд дараах шалтгаанууд орно. Сүүн шүд унаагүй байхад байнгын шүд давхар ургасан үед. Сүүн шүд цоорсноос эмчлэгдэх найдваргүй болсон үед. Сүүн шүдэнд өрөвсөл ихтэй байнгын шүдэнд нөлөөлж болцсохгүй нөлөөлж байгаа үед. Сүүн шүд байнгын шүдний ургалтанд саад болж буй үед. Зарим үед байнгын шүд багтаж ургахгүй эсвэл буруу байралтай ургаж сүүн шүдийг шахаж унгах тохиолдол бий. Хугацаанаас өмнө авагдсан сүүн шүдний араас ургах байнгын шүд нь ургах болоогүй үед хоосон зайг хадгалж үлдэх нь чухал. Учир нь энэ зайг тоохгүй орхивол арын шүднүүд нь хөдөлж тухайн зайг хааж байнгын шүд ургах зай багасах. Бүр шүд ургах зайгүй болж шүд буруу ургаж эсвэл ургахгүй саадах эрсдэл учирдаг. Иймээс хүүхдийнхээ сүүн араа шүдийг нь эрт авахсан тохиолдолд заавал зай баригч хэлж байгаарай.